Сайн мэцэн үзэгчдээ та бүхний өдрийн мэндийг хүргэе. SBT-ийн таны цаг ярилцлагын цаг маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн дугаарын маань ээлжид зочноор Похов компани зөвлөх эмч Наран Цэцэг, за мөн Похов компани менежер Савар сайхан нар урагдан оролцоод байна. Ингээд хоёрын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр одоо түрүүнд ирээ авсан үзэгчд маань хараад таньж байгаа. Энэ удаад ямар зорилгоор ирэв? За юуны өмнө Сүхбаатарчуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд би одоо 3 дахь Сүхбаатар аймагтаа ирж байна. Тэгээд энэ удаад манай Похов компани ерөнхий зөвлөх эмч Сэрэтрийн Наран Цэцэг эмч маань хамтарч ирсэн. Тэгээ Наран Цэцэг эмч маань Сүхбаатарчуудын эрүүл мэндийн талаар маш сайхан зөвлөгөө лекц тавина. Тэгээд бас судас онцлогоо мөн аппаратаар онцлогоо хийх зорилгоор бид тээр ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр бид тээр ажиллаа эхэлж байна. Похов компанийн талаар бас жоохон мэдээлэл өгсөн дээр баг. За манай Похов компани Хятадын компани 1999 онд байгуулагдсан. Хятадын Гуандам мужийн Жуха хотод байрладаг. Тэгэд компанийн гол зорилго бол дэлхийн хүн амыг эрүүлжүүлэх гэсэн том зорилттой ажилладаг. Олон улсын том корпорац байгаа. Дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа энэ компани Монголд орж ирээд 5 жил болж байна. Энэ хугацаанд маш олон хэрэглэгчтэй болж байгаа. Маш олон сайхан үр дүн гарсан. Хамгийн гол нь үр дүн байх тийм ээ. Тий. Тэгэхээр Наран Цэцэг эмч маань Похов компанид хичнээн жил ажиллаж байна. Өөрийнхөө үзэгчтэйгээ танилцуулж бас үзэгчтэй маань танилцах байх тийм ээ. За баярлалаа. Би 1975 онд анагаах ухааны дээд сургууль төгссөн. 1995 онд орны уламжилт анагаах ухааны бүрэн курс төгссөн. Одоо энэ уламжилт дэмжлэгээр бол 1995 оноос хойш ажиллаж байна гэсэн үг. Похов компанид бол 2009 оны 1-р сарын 2-оос эхэлж ажилласан. Яагаад эмч хүн хоолны талаар ажиллах болов? Байгаль экологийн тэнцвэр алдагдчихж байгаа. Хүн зөвхөн эм гэдэг бол хоол биш юм. Харин хоол гэдэг бол эм гэдгийг аль олон зуун жилийн өмнө хэлжсэн Гиппократийн сургаалаас хүн бодох хэрэгтэй болсон. Хүмүүс бид нар байгальтайгаа буруу харьцсны уршгаар өвчин эмгэгт маш их өртөж байна. Өвчин эмгэгт өртөөд байхаар зэрэг бид нар нөгөө социализмынхаа үеийн зарчмаар өвдсөн хойно нараас нөгөөж эмчлэх үү. Тэгэх юм бол цаг хугацаа алдна. Эдийн засгийн хувьд тохиролтой бүрэн төгс эмчлэгдэж чадахгүй. Тэгвэл бид нар байгалийн цэвэр 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хоол болгож идэхэд тийм ээ. Тэр маань эм болдог. Бүр сайн ноён хаан Амнасрынгийн үеэс идэг штэ. Маниусын удаг мань шатан, ноёдын удаг норууд өвдөн гэж ярьдаг штэ. Тэгвэл яг тэр зүйлс чинь 100% байгалийн гаралтай байсан. Тэгсэн учраас бидний эцэг өвгөд эртнээсээ эрүүл сарвал байдаг байсан. Тэр үүднээс нь би биологийн идэвхтэй хоол хүнсийг идэх хэрэгтэй байдаг зарчмаар ажиллаж эхэлсэн. Энэ ажиллаж эхэлсэн үеэсээ бол үнэхээр тустай юм гэдгийг ойлгосон. Энэ ойлгоцоогоо бол сая Москвад болсон компани 5 жилийн ойн баярын үеэр илүү их нотолсон. Яагаад гэвэл энэ Хятадын компани гэдэг хүмүүс их айдаг. Тэгвэл Хятадууд мяндсан ухаантай. Эртний удирдагч Мао Цзэдун гэмжилж ирсэн. Одооны удирдагч Хуучин Тав гэмжилж байгаа. Америкийн ерөнхийлөгч Хуучин буюу Том Бушийг гэмжилж ирсэн. Солонгосын эртний эцэг Ким Ир Сений хувийн эмчээр урилгаар нь 17 жил эмчийг хийсэн. Индонезийн ерөнхийлөгч Абдул Рахман Вахидыг сохорт нь харан оруулсан багийг ахалсан маш том доктор. Өөрөө хувь хүнийхээ хувьд бол олон улсын шагнал Альберт Эйнштейний шагналтай, ахалж байгаа багаар Нобелийн шагналтай ийм том хүний удирдлагын дор үйлдвэрлэлийн 3 том баазын үйл ажиллагаа хяндаг институттэй ийм хоолыг л би ард түмэндээ би хэрэгжилж болсон юм чи яг миний Монголын ард түмэн хэрэгжилж болохгүй гэдэг зарчмаар би ажиллаж байна да. Тэгэхээр бас бүтээгдэхүүнээс өөрөө хэрэгжилж өөртөө нь бас тодорхой хэмжээний өөрлөлөө гарсан болоод та бас ажиллахаар шийдсэн гэсэн үг юм байна шүү дээ, тийм үү? Тий. Ямар нэгэн байдлаар хүн өөр дээрээ туршихгүй бол бусдаар туршилт хийж болохгүй. Би эмч хүний хувьд өөрийгөө эрүүл авч явахыг боддог байсан ч гэсэн би 15 наснаас 55 настай боллоо толгой өвдсөн. Эмч юу эсийг хийх вэ? Хийж ахуулж үзлээ. Совилалт чи явж үзлээ. Эм тарихч бараг тооноор нь хийлгэлээ. Би төгс эдгэрлийг олоогүй. Тэгтэл би 40 жилийн өвчин толгойнхаа өвчнөөс салаад одоо өдгөө би 62 насыг хүрч байна. Тэгэхэд надад өвдөх өвчин байхгүй. Би сая 27-ны өглөө Москвагаас онгоцноос уусан. Өнөөдөр 5 сарын 4, 7 хоногийн дараа ихэд би 600 км газрыг туулаад баруун уртчуудаа, Сүхбаатарчуудаа энэ сайн үхийг авчрах гэж ирсэндээ тун сэтгэл хангалуун байна. Тэгэхээр үзлэг маань ерөнхийдийнээс эхлэх гэж байна. Өнөөдөр 3 цагаас буюу 15 цагаас энэ
нэвтрүүлгийн дараа би хамгийн ихний удаа яагаад хүн эрүүл байж чадхаа байсан юм бэ? Яавал эрүүл явах боломжтой вэ? Та энийг ууж болно, эс ууж болно. Таны сонголтын асуудал гэдэг талаар би лекцээ тавина. Лекцнийхаа дараа хүссэн хүн үзүүлж болно. Ийм л зарчмаар ажиллана да. Тэгэхээр үзүр маань үн төлбөргүй гэсэн үг тийм үү? За үзлэг нь бол тодорхой хэмжээгээр Үн төлбөр байна. үн төлбөртэй. Гэхдээ шалихгүй. Яагаад гэвэл бидний монголчууд эдийн засаг ямар вэ? Би яг л тэр хэмжээнд нь таарсан үзлэгийг л хийн дээ. Ямар үзлэг хийх гэж байна? Дорны уламжилт хангаах ухаан гэдэг бол судсаар оншилдог. Судсаар онцлоод ирэхээр альсанд нь, маханд нь, ясанд нь ирэхээс гадна бөөр зүрх уушгинд нь гэж онцлно. Тэрийг нүд чих хэлээр баталгаажуулахаас гадна хүний 5-6 сав эрхтнийг мэдрэлжүүлдэг зэг нь гарын алах хөлийн уул чихэнд байдгийг. Энийг би аппаратаар буюу гарын алган дээр нь хийж онцлоо. Хэд хоногийн хугацаатай ажиллах л. За миний модаг юмч ирсэн дээр одоо манай хэд чинь тэгэл үзүүлэх гээл айгуул тэгэл шоох бах та тий. Холын хүн хугацаа заадаггүй. Баруун урдчууд хүсэх юм бол би нэг ямар ч гэсэн 7 хоногийн таймд гаргасан. За бас ч чамхаараг урт хугацаа шүү дээ. 7 хоног гэтэйгээр. Одоо түрүү та бас 90 хоногийн өмнө сар гарны үеч сарын өмнө 90 явсан тийм. Тэгээд хэр олон гишүүд, хэр олон үйлч төлөгчтэй, хэрэглэгчтэй болов ямар бас тодорхой хэмжээний гарсан үр дүн өөрчлөлтүүд юу харагдаж байна уу? За тэгэл би яхаа маш олон хүмүүс намайг сайхан хүлээж авсан. Скватерчууд маань нутгийн охин гэсэн үндснээс маш гоё хүлээж авсан. Тэгээд олон хэрэглэгчтэй 50-60-аад хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Эмэгтэйчүүд маань нэвтрээ цэвэрлэгч үрлийг маш сайн хэрэглэж байна. Мөн ходоод гизээ цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг маш түлхүү хэрэглэж байгаа. Тэгээд эхнээсээ сайхан үр дүн гарсан одоо цэвэн цоо гэдэг ихч манай хамгийн түрүүний гişүн. Тэгээд цэвэн цоогч маань бас бүтээгдэхүүний бүгдийг курсаар авч хэрэгэлсэн. Маш сайхан үр дүн гарч байгаа. Мөн чука ихч гэдэг нэг сайхан ихчтэй танилцсан. Хуурай ихчдээс олсон. Тэгээд энэ ихч маань бас өвдөгний их асуудалтай байсан. Тэгээд одоо бол өвдгөөр хатгуулах нь гайгүй болчлаа. Тэгээд дүүдээ их баярлаа гэж уцаар байнга ярьдаг. Тэгээд бас их сайн унтаж амарч байна. Мөн өдөр болгон би өтгөнөө гаргаж их би хөнгөрөөд их сайхан болж гин гэсэн мөн элэг цусны асуудал дээр бас сайхан үр дүнгууд гарч байгаа. Тэгэхээр энийг бол чамлалтгүй өнөөдөр хүмүүс биологийн нэмэлт хүнсний тэжээл гэдэг маань ямар учиртай мэ гэдгийг сайн ойлгохгүй байсан хүмүүс маань одоо зах зугаасаа ойлгож энийг хэрэгжилж байгаад би маш их баяртай байгаа. Тэгээд цаашдаа бас зөндөө олон хэрэглэгчтэй болно. Энэ маань үр дүнгээр явагддаг ажил. Тэгэхээр би Сүхбаатар аймагта баярлж байгаа ард түмэндээ тэгээд намайг сайхан хүлээж авч байгаа та нартай маш их баярлж байгаа. Тэгээд миний ажил миний аав ээжээ маань нутгаас эхэлж байгаа учраас энэ ажил маань их сайхан явагдаж байна. Тэгээд одоо Luck Life компани бас байна тийм ээ. Одоо үйл ажиллагаа бол ер нь явуулдаг үйл ажиллагаа нь ойролцоо юм шиг байна л та. Бараг зарим хүмүүс нь ч одоо ялгаж салахгүй тийм асуудал байх шиг байна. Тэгээд хүмүүс одоо бас эргэлзэж иж магадгүй тийм ээ. Хоёр янзын компани гарч ирэл гэсэн ерний адилхан бүтээгдэхүүн адилхан үйлчлэгдэл ер нь адилхан тийм зүйлүүд яриад ах юм а гэж бодож иж магадгүй. Тэгвэл танай компани тийм Poco компани маань энэ Luck Life-аас ялгарх онцлог нь юу яаж танайхыг ялгах вэ тийм Luck Life-аас үнэлэр бас. За би хувьдаа бол тэр компани бүтээгдэхүүнийг үнэхээр өөрөө хэрэгжилж үзээгүй болохоор би сайн мэдгүй. Өөрийнхөө компани бүтээгдэхүүнийг би бүгд бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн. Тэгэхээр манай бүтээгдэхүүн бол шингэн гэсэн утгаараа маш их давуу талтай. Энэ хорхоо ус линчимог бол маш их доозоор орсон учраас баг зэрэг үнэтэйж магадгүй. Гэхдээ маш илүү их үр дүн гардаг. Хоёрдугаарт манай бүтээгдэхүүн бол нано технологиор хийгдсэн гэдгээр маш их давуу талтай. Өнөөдөр нано технологи 6 дахь үеэр хийгдсэн манай одоо эмэгтэйчүүдийн галбиржуулан тураах дотор хувцас байдаг. Мөн орд ирний ком хэрэгсэл байдаг. Тэгээд нано технологи гэсэн утгаараа би илүү давуу талтай юм уу гэж харсан. Хоёрдугаарт манайх гуравдугаарт манайх судалгаа шинжилгээний том хүрээлэнтэй. Тэр хүрээлэнгээрээ бол хятад улстай цорын ганц гэж явагддаг судалгаа шинжилгээний том хүрээлэнтэй. Энэ хүрээлэнгийн захирлаар түрүү наран цэцэг юмч маань хэлсэн тан үжигээд
доктор, профессор, академич хүн ажилладаг. Энэ хүний хатуу хяналтанд ор энэ бүтээгдэхүүнүүд маань үйлдвэрлэгдэж гарч ирдэг. Дэлхийн 30 гаруй улсад энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд маш их үр дүн гарч байгаа. Сая 5 жилийнхаа хойгоор бид нэр Москвад яваад ирсэн Оросын ард түмэн бол энэ бүтээгдэхүүнээр амьсгалж байна. Үнэхээр энийг ууж хэрэглээд маш сайхан үр дүн гарч байгаа. Бид нэр өөртөө нүдэрээ харж үнэхээр компаниараа бахархаж ирсэн. Тэгэхээр монголчууд маань ч гэсэн энийг хэрэглээд маш сайхан үр дүн гарнаа. Тэгээд 5 жилийн хугацаанд бид нэр чамлтгүй амжилттай ажиллаж ирсэн. Энэ утгаараа бас илүү 5 жилийн хугацаанд олон хүмүүс хэрэгэлсэн гэсэн утгаараа арай тэр компаниас давуу юм уу гэж би бас олж харсан. Ер нь ингээд энэ бүтээгдэхүүний гол зарчим бол үр дүн дээр л явагддаг. Тэгэхээр үр дүн ямар байна? Энэ компани удирдлагууд нь ямар байна? Энэ компани одоо судалгаа шинжилгээний хүрээлэнтэй юм уу гэдгийг хүмүүс маань сайн судалж одоо судлаад энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй л дээ. Тийм. Энийг хөлбөр нэмчих. Тий. Аливаа юм үр дүнгээр хэн яаж хэрэгжилж байна гэдгээс хамаардаг. Тэгвэл энэ бүтээгдэхүүн сарнай олцсон айрлагатай, сахаргүй сахарын 3 төрөлтэй. Энэ хамгийн гол үйлчлэг нь элгийг цэвэрлэдэг. Элэг цэвэрлээд ирэхээр цус хөдөлгөөнд орж байна. Цус хөдөлгөөнд ороод ирэхээр гидсний гөрүүлц хөдөлгөөн нэмэгдэж байна. Гидсний гөрүүлц хөдөлгөөн нэмэгдээд ирэхээр өвтгөн хатлыг шийдэж байна. Өвтгөн хатал шийдэгдээд биед хорт байж хуримтлагдгаа болохоор зэрэг хүүхнүүдийн нүүр царай сайхан болж байна. Заавал хүүхнүүд гэхээр хэрэгтэй те бүх хүн өөртөө хайртай өөрөө сайхан байхыг хүссэн хүн болгонд хэрэгтэй бүтээгдэв. Гоо сайхан талаас аваад үзэх юм бол нөгөө талаас аваад үзвэл хүн болгон олимпийг үзье. Тэв дэлхийн тэмцээнийг үзье гэдэг чинь. Тэгвэл 2008 оны Бээжингийн олимпиад оролцсон бүх тамирчид нь хэрэгэлсэн. Хятадын нэрийг гаргаж сансарт ниссэн эсгэгч нь хэрэгэлсэн. Тэм бүтээгдэхүүн. Түүгээрээ давуу талтай. Бас нэг давуу талын аваад үзэх юм бол энэ компани давуу тал нь. Компани 3 төрлийн амлалт өгч байна. Нэгдүгürt манай бүтээгдэхүүн ямар ч химийн найрлага байхгүй 100% гаралтай. Хэрвээ манай бүтээгдэхүүнээс химийн найрлага ирэх юм бол хохоо компаних биш. Хүний бие ууж эхэлсэн үеэс эхлээд хугацаа тухайн хүний биеийн бохирдлоос хамаарат үр дүн илэрхий гарна. Хэрвээ энэ хүнд нааштай үр дүн гарахгүй бол хохоо компаних биш. Хэрвээ манай бүтээгдэхүүнээс хүний биед хортой үйлдэл гарах юм бол хохоо компани биш гэдгийг аль бисаар зарлалцсан. Тэгэхээр зэрэг аливаа юм судалгаа шинжилгээнд дээр үр дүн дээр үндэслэдэг. Муу би юу гэж үздэг вэ гэхээр муу бүтээгдэхүүнийг сайн рекламаар янзалж болдог. Сонингоор сайдыг чалж болно, ялагч чалж болно гэдэг үсэ. Тэгвэл муу бүтээгдэхүүнтэй байсан бол хохоо компаниудыг ялагдсан байх ёстой. Манайх нэг ч реклам цацдаггүй. Реклам нь хэн болж байна? Бид нэр хэрэгэлсэн хүмүүс үр дүнгээр үе тэнгийнхнаасаа бид нар ямар хэмжээнд явж байна гэдгээр ялгагддаг. За хоёр дахь нэг бүтээгдэхүүн. Тэр тан үчигээд байгаа докторийн Нобель Альберт Эйнштейний шагнал авсан бүтээгдэхүүн алтан цус гэдэг нэртэй. Уул нэр нь бол Сэжинфу гэдэг бол алтан цус гэдэг нэртэй. Энэ дотор байгаа 3 найрлага цус шингэлдэг, даралт бууруулдаг үйлчлэгээр ямар ч эм болоод хоолнд байдгүй нандин чанартай. Бид нар японочдыг дундарч наслалтаараа өндөр насалдаг. Арьс нь ямар хүүхдийн шиг булбараа байдаг үлээ те. Тэгвэл японочдын иддэг Япон судлаач Төмөрбаатарын хэлээд байгаагаар надо гэдэг шар буурцгны ургамалч хийж ярьдаг надо гэдэг жимснээс гаргаж авсан. Надад киносо фермент. Тэр судсын чинь уян хатан юм шиг байлгах. Нөгөө тэгвэр нялхсан арьс шиг байлгах үүргийг үүсгэж. Хоёр дахь найрлага усан үзмийн бид нэр ясыг хайчдаг. Тэгвэл яг тэр усан үзмийн чинь жимсний ясных нь асна гаргаж авсан OPC гэдэг бодисонд учир байдаг юм байна. Тэр яадаг юм бэ? Бидний судсан дундор урсж байгаа цусны зууралдан чанарыг бууруулж өгдөг юм байна. Тэгвэл 500 грамм усан үзмийн далсан дотор 0.26% OPC байдаг бол манай ганцхан капсул дотор 0.13% байна. Магадгүй залуу хүн та нар усан үзмийн далс суух сонирхолтой байж болно. 500 грамм далсан дотор 0.26% байдаг бол би энийг нөх сонирхолтой. Тэгвэл би 2хан капсул алтан цус уухтал та нарын 500 грамм усантай дайны үр дүн үзүүл. Цус хэрвээ шингэн байх юм бол зүрх ачаал нь бага байна. Зүрх ачаал нь бага байх юм бол тарих зүрх үе мөчөнд захын хязгаарт очих. Цусны эргэлт сайн байна. Нэгэнт түргэн голтой урсгалын эргэлт нь хог байдгүй. Байдаггүй ш. Яг тэрнтэй ижлэн цусны урсгал сайжраад ирэхээр хүний судас сайхан болно. Тэрний хэмжээгээр эргэлтэн сайжир. 3 дахь нь бид нар өөх тосонд маш дуртай. Настай улсууд нь ямар өөх хэрэгэлдэг вүлээ хүмүүсээ? Боловсон биш өөх буюу хавирах сүүжний өөхөнд дуртай. Эрэгтэйчүүд нь шүлтэй хоолнолхон тосын давмгаа иддэг. Тэгээд байгаа мөртлөө залуучууд нь ямар өөх хийж чинь боловсон өөх.
Чи шоколад дуртай юу? Чипс дуртай юу? Торт дуртай юу? Тарасны хям дуртай юу? Энэ болгон чинь мөн ижилхэн өөхтөс. Энэ өөхтөс чинь яаж юм? Судасны чи ханыг бохирлоо. Тэгвэл тэрийг аваад гардаг жагуулан гэдэг бодисод. Бүр товчоор хэлэх юм бол Сүхбаатарчуудаа, баруун уртчуудаа та тархиндаа цус харуулахгүй бай, зүрхэндээ шигдээс болохгүй бай. Хорвоог харж амьдрыг гэвэл алтан цус уугаарай. Бусдын надаас асууж болно би мэдээлэл дээрээ дэлгэрэнгүй тайлбар өгье. Тэгээд танаас сонирхсан мэдээлэл танаас очоод биеэрээ бол за тэгээд нийгмийнхүү асуу шалгаа авах болох юм биш тийм ээ. Тэр одоо та үзээд ойшин тогтоогоод тэгээд юу одоо эндээс тохирох бүтээгдэхүүнүүдийн одоо тийм ээ хилж зааж өгнө гэсэн үг. Ер нь бол хүн эхний ээлжинд нэг 2-3 бүтээгдэхүүн хэрэглээл сарна гэдэг миний энэ маш сайн гэдэг энэ бүтээгдэхүүнийг хэрэглээл хэрвээ тухайн хүний бохирдол бага байсан байх юм бол 2 цагийн дараанаас гидс хүрзгийнч дуурч эхэлнэ. Тэгээд гөрөлц хөдөлгөөн нэмэгдэнэ. Тэгээд таны өтгөн гарна. Гэхдээ хордлого авч байгаа юм шиг биш. 100% сайхан цэвэрлэнэ. Та хэрвээ бохирдол ихтэй зарим хүмүүс чинь өтгөний тэгээд явдаг шүү дээ. 7 хоног өтгөн гаргаагүй гэсэн бүсгүйчүүд зөндөл шүү дээ. Тийм хүн байх юм бол 7 хоногийн дараа үр дүн гарна. Уулын мод өндөртэй намтай гэдэг шиг хүн болгоны биеийн бохирдол өөр шүү дээ. Эцсийн үр дүн гэх юм бол маш хурмал өвчнөр удаан өвдсөн хүмүүс нэг 14 хоногийн дараа хэлдэг. Тэгээ би нэг юм хошин үг хэлэх дуртай л да. Монголчууд чинь хошигнох дуртай шүү дээ. Манай авааг майдраар хараарай гэдэг юм байсан. Манай бүтээгдэхүүнийг та хэрэглэх юм бол их хөрсийн баяраар юм уу? Наадмаар намайг өрөх бахал гэж бодож байна. Тэгвэл гурыг буцаад өрөөдөө түрээд ирнэ шүү. Надад сайгүй сонирхол байна л та. Та өөрөө энэ фаху компанийн ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж байв? Бас тэнд ямар үр дүн гарсан? Би Ленчи капсул гэдэг нэртэй энэ бүтээгдэхүүнийг хамгийн анх хэрэглэж байлаа. Би маш сахилгагүй хүүхэд байсан. Эндээ маш том сорвтой. Эрэгтэй хүүхдүүдтэй ижилхэн 3 давхар байранд амьдардаг байлаа. Гарангуудаа ээж авдаа уурлангуудаа гараа шатан дээр илгээрээ гулсдаг штэ. Тэгэхэд 3 давхараас ниссэн сансрын нисгэгч. Тэгээд би 9 настайдаа нисээд 15 настайгаас толгой өвдсөн. 55 настай болтлоо толгой өвдсөн. Тэр хооронд юу эсийг хэрэгэлсэн байх. Энэ хинчи гэдэг гайхамшигтай бүтээгдэхүүнийг угаал 2 цагийн дараа толгойн өвдөлт нэмэгдсэн. 4 цагийн дараа би өстэй толгой өвгтэйг орилсон. Нөгөө сурсан заншлаараа Европт аргаар буюу эмч нарын аргаар араас нь хөөж буюу гал унтрах аргаар эмчилсэн. Яс амлагийн Димитролт харьсан. Тэрнээс хойш би энэ бүтээгдэхүүн үнэхээр цэвэрлэг хийдэг юм байна. Тархины эдэс сэргээж өгдөг юм байна. Тайвшруулдаг юм байна. Нойрон сайн болгодог юм байна гэсэн. Би одоо насаа хэлсэн шүү дээ. Дахиж хэлээд яхаа тийм эмэгтэй хүн чинь насаа болсолдог. Тэгвэл одоо ямар ч талханы өвдөлт байхгүй. Бага гол юм. Нөгөөдгөр хамгийн сайн хэрэглэдэг зүйлс нь энэ. Энийг алтан цус. Энэ алтан цусыг би залуусд бол нэгээр хэрэглэж эхлээрээ тэгээд насны байдлаас хамаарат 2 байж болно гэдэг. Би өөрөө 60 гарсан хүн учраас 100-ны цагт 5-ыг бусад цагт 4-ийг хэрэглэдэг өглөө өөлөндөө. Тэгснээсээ болоод нүдэнд үүсдэг шар өөх байхгүй. Улаан мах байхгүй. Эрт хөтлөлтийн цагаан цагираг байхгүй. Ингэж миний судас цэвэрх. Даралтны зүрхний ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр яг та хорвоо гарч амьдрмаар байна үлдсэн насанда тий. Үр хүүхэд эцэг их аханд үстэйгээ тийм ээ. Хамтарч амьдрмаар байна. Тэгвэл та алтан цусыг хэрэглээд үзээрэй. Баарахгүй үр дүн өгнө. Баталгаатай хэлж чадах юм ээ. Тэр түрүүнд бас маш олон бүтээгдэхүүн авчирсан. Энэ удаад бас шинэ бүтээгдэхүүн авчирсан уу та? Тий, шинэ бүтээгдэхүүнээс манад энэ наалт гэж байдаг та. Наалт. Энэ бүтээгдэхүүн маань одоо хаана өвдсөн тэр газраа наадаг. Мөн биологийн тэр цэгүүд дээр наадаг. Хэрвээ таны хуйн хөөрдөг, хүзүү хөшдөг бол энэ гол цэг дээрээ наачна. Мөн өвддөг бол өвдгөн дээрээ наачна. Одоо өвдөлтийг намдаахаас гадна эмчилгээ үзүүлдэг ийм наалт орж ирсэн манад жишээнээр мөн ор хүнчлийн гайхамшигтай тэм хэрэгсэлд орж ирсэн. 5 хос 2 дэрний уттай хүнжил тэгээд дэвсгэр 5 тагаа ингээд 5 хос одоо хүнчлийн ком орж ирсэн. Энэ маань яадаг вэ гэхээр маш тайвшруулж амраана. Тэгээд ядрааг арилгана, мөн цэвэрлэгээ үйлдэл үзүүлнэ. Бүтээгдэхүүн хэрэглэсэн юм шиг ингээд цэвэрлэгдсэн тийм хөнгөрч одоо ядрагаа тайлж өгдөг. Тийм гайхалтай дэрний ком ирсэн. Энэ ком бол Оросд бол маш их сайхан үр дүн гараад
ирсэн мэлээ. Тэгээ бид нэр сая Москвад очиод энэ сайхан бүтээгдэхүүний үр дүнг олол илүү сайхан мэдрээд ирсэн. Бүхэл хүмүүсийн амнаас энэ орх өнчлийн комны үр дүнг ярьж илээ манай том лидерүүд. Тэгэхээр маш сайхан үр дүнтэй ийм сайхан бүтээгдэхүүн орж ирсэн. Ор хүнчлийн даам хүртэл одоо тэгэж хүнд тэгж нөлөөлнө гэхэлэр бац сонин тий. Бас хэрэгж үзчихээд үр дүнгийн гаргаж ээж итгэхнээс сонсоход бол их сонин тий. Итгэмээргүй юм. Тэр одоо яг юунд байна гэсэн үг тэр одоо хийсэн материал даа байна уу? Материал бол нано технологийн бас 6 дахь үеэр хийгдсэн материал байна. Тэр материал нь л гол нууц байгаа да. Тий. Тэгэд хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл бас бид нартай хамт ирж уулзаж энэ мэдээллийг авч болно. Тэгэхээр үзлэх явагдах байр маань ер нь хаана байрлаж байна? Энэ үзлэг маань 5 Эрдэнэ гэдэг төв дээр байгаа. 2 давхарт одоо Орфлеум гэдэг мэдээллийн төвийн хажуу талын өрөө бид нэр одоо мэдээлэл өгч тэнд онцлогоо хийж байгаа. 5 Эрдэнэ төвийн 2 давхарт явуулж байгаа юм тийм ээ. Тэгэхээр бас зүйл нэмж хэлэх үү те. За энэ хувцас ингээд хүн харахад цээжвч Макс гэж хэлж болохоор тийм хамгийн гол юм нано технологийн үе гэдгийг юугаар нь илэрхийлээд байгаа. Энэ шаргал өнгөтэй ирээ хэсэг ба шүү дээ. Энэ хэсэг дээр нь та итгэхээргүй юмыг харж үзэх болно. Очиод үзээрэй. Нэг шил арих авъя. Ямар ч хамаагүй арих авъя. Задлаа. Шилэн стакан тэгээ дээр нь тавьдлаа. Энэ шар дээр. Нөгөө нэг дээр нь юу тавих вэ? Кола тавь. Хүн болгон кола уух дуртай шүү дээ. Кола аваа задлаа тавь. Нэгэн дээр нь хүн болгон зэжлүүр хэргэлдэг байх. Бас аваа задлаа тавь. Нөгөөх дээр нь тамхи аваа тавь. Тэгээд намайг лекц уншаад дуусах тэр хугацаанд ямар үр дүн гарахыг та нар Сүхбаатарчууд өөрөө мэдрээрэй л гэж хэлдэг. Энэ нано технологийн 6 дугаар үеийн дэвшил гэдэг бол тэндээс л харагдана. Хамгийн үр дүнтэй хэсэг нь бол гол дуудсан тэндээс. Одоо ямар өөрчлөлт гарахын та нууц хэвээр нь тэгээд очиж харгаж хэлж байна. Ямар нэг юм бас нэг жижиг юм үлдээхгүй бол бүгдийг хэлэхээр бялуурчдаг шүү дээ. Хологтуулаад яах вэ? Их сонирхол юм. Би одоо ямар өөрчлөлт гарна гэж хэлэх нь үү гэж одоо суужсэн чи одоо хэлсэнгүй шүү дээ. Нууц хэвээр үлдээдэг. За баярлалаа. Тэгэхээр бас нэвтрүүлгийн маань хугацаа өндөрлөлт төгсөн мэт тэгэхээр сүүлийнхээ хэдэн ормыг 2 зочиндоо үлдээ гэж бодож байна. За Сүхбаатарчуудаа, баруун уртчуудаа хүн нэг л удаа амьдрна. Амьдралд маш том үгээр л би дуусгая. Та эд хөрөнгө алдвал юу ч алдаагүй. Та нэр төрөө алдвал бас нэлээд ихийг алдаж, та энэ биеэ буюу эрүүл мэндэ алдвал юу ч хоцсон хоцорч гэдэг үгийг сайн бодоод үзээрэй. Нөгөө талаар жасраагаа хэлснээр хонгийн үзүүрт миний хэлсэн саяын зүйлсээс гэрэл сүмэлдсэн бодвол надтай эргээд уулзаарай. Хаан банк 5 Эрдэнэ компани 2 давхарт хүлээж баярлалаа. За тэгээд за Сүхбаатарчтай хамт хичээлгээд бие биенээ одоо хайрлж явъя. Тэ бид нар бас бие биенээ л хайрлж явахгүй бол хүний амьдрал гэдэг богинохон. Тэгээ энэхэн хугацаанд бид нар биенээ хайрлж аж аргалаар дүүрэн сайхан амьдарцгаая л гэж хэлээ та. За баярлалаа. Манай өнөөдрийн таны цаг ярилцлагын цагийн ээлж дугаарын зочноор Похов компани зөвлөх эмч Наран Цэцэг за мөн Похов компани менежер Согор сайхан нарийн өргөдөн оролцлоо ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа төр баяртай. Баярлалаа. За баярлалаа.